Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар бэрх биш ээлтэй аян толилуулж байна. Ээлтэй сонголт. Хүн болгон амьдралынхаа туршид тоо томшгүй олон сонголтуудыг хийдэг. Эдгээр сонголт нь оновчтой байх, зөв байх, ашигтай байх ёстой. Харин энэ удаад бид танд ээлтэй сонголтыг санал болгож байна. Орчин үеийн хүмүүнлэг энэрэнгүй нийгмийн эс ширхэг болсон иргэн бүр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг сонгон хэрэглэж ээлтэй сонголт хийх соёл түгээе. Хараагүй хүмүүсийн хөдөлмөр сургалт хөгжлийн төв. Хараагүй хүмүүсийн хөдөлмөр сургалт хөгжлийн төв нь хараагүй иргэдэд тохирох ажлын байраар хангаж нэгдсэн зохион байгуулалттай хөдөлмөр эрхлүүлж нийгмийн харилцаанд оролцоход нь бүх талын дэмжлэг үзүүлэх зорилготой үйлдвэр юм. Тус төвийн ажлагчдын 70% нь хараагүй болон харааны бэрхшээлтэй иргэд байдаг. Тус үйлдвэр жижиг идэл, мужаан, ойдол, сав богло бодол, ариун цэврийн цаас зэрэг цехүүдээр үйл ажиллагаа явуулж бүх төрлийн Монгол гэр, эсхий идэл, ажлын хувцас, бэлий болон оёмл бүтээгдэхүүн, төрөл бүрийн шүүр, сойтог, цаасан, даван ууд, тор, бичиг хэргийн духтвэ, ариун цэврийн цаас гэх мэт бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхээс гадна соёл урлагийн үйлчилгээ үзүүлж байна. Сав багла боодлын цех нь бүх төрлийн цаасан уут, духтвэ, цаасан тор үйлдвэрлэдэг. Бор, цагаан, хэвлэлттэй, хэвлэлтгүй бүх төрлийн хэмжээтэй бичиг хэргийн духтууг захиалгын дагуу үйлдвэрлэж нийлүүлдэг байна. Жижиг эдлийн цех нь гэрийн эсгий дээвэр туурга болон мянцан хялгсан шүүр, сойтог, цас савлагч, хамагч зэрэг хот тогтчлт цэвэрлэгээний багаж хэрэгслийг үйлдвэрлэдэг. Мөн гар урлал, бэлэг дурсгалын зүйлийг ч үйлдвэрлэж байна. Харин ойдлын цех нь Монгол гэрийн цагаан бүрээс цавг, хөшиг, өрөх, ажлын хувцас, гудас, олбог, хормогч, хөвөнтэй болон бирзентэн бэли, төрөл бүрийн даван уут, геолог хайгуулын дээжин уут, даацын уут, асар майхан зэрэг бүх төрлийн ойдлын ажлыг захиалгаар ойж нийлүүлдэг юм байна. Мужааны цех нь хамгийн орчин үеийн микродолгионы технологиор модыг хатааж бүх төрлийн модон идэл үйлдвэрлэж байна. Ариун цэврийн цаасны цех нь төрөл бүрийн хуулиастай голтой голгүй, бор, цагаан, 1-4 давхар ариун цэврийн цаасыг үйлдвэрлэж хэрэглэгчдийн хүсэлтээр нийлүүлэх боломжтой юм байна. Үүнээс гадна тус төв соёл урлагийн үйлчилгээ үзүүлдэг. Хараагуйчуудын Монгол үндэсний язгуур урлагийн хамтлаг, хөөмэй, морин хуур, хөгжин болон уртын дуунаас бүрдсэн бүрэн хэмжээний тоглолтын хөтөлбөрөөр соёл урлагийн үйлчилгээг үзүүлдэг юм байна. Мөн 120 хүний суудалтай соёлын танхим орчин үеийн дуу бичлэгийн студ ажиллаж байна. Монгол улсын хөдөлмөрийн тухай хуулийн 144-р зүйлд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийн талаар заасан байдаг. 144-ийн 2-т өмчийн төрөл хэлбэрээс үл хамаарч 25 ба түүнээс дээш ажилтнтай аж ахуй нэгж байгууллага нийт ажлын байрныхаа 4%-аас доошгүй оронтоонд хөгжлийн бэрхшээлтэй хүнийг ажилуулна. 144-ийн 3-т аж ахуй нэгж байгууллага энэ хуулийн 144-ийн 2-т зааснаар хөгжлийн бэрхшээлтэй хүн ажилуулаагүй бол ажилуулбал зохих орондоо тутамд ногдох төлбөрийн хэмжээ нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцүү байх бөгөөд уг төлбөрийг сар бүр хөгжлийн бэрхшээлтэй иргэний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих дэд санд төлнө. 144-ийн 4 хөгжлийн бэрхшээлтэй хүний болон хөгжлийн бэрхшээлтэй гэр бүлийн гишүүнээ асарч байгаа хүний үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүн ажил үйлчилгээг гэрээгээр байнга худалдан авах зэргээр тэдний үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлсэн ажил олгогчийг энэ хуулийн 144-ийн 3-т заасан төлбөрөөс чөлөөлж эсвэл хөнгөлж болно хэмээн заасан байдаг. Хуулиа дээдлэн хараагүй иргэдийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг байнгын гэрээгээр худалдан авч хамтран ажиллахыг уриалж байна. Ээлтэй сонголт хийх соёл түгээе. Хараагүй хүмүүсийн хөдөлмөр сургалт хөгжлийн төвийн хаяг Баянгол дүүрэг 3 дугаар хороо хараагүй хүмүүсийн хөдөлмөр сургалт хөгжлийн төвийн байр. Харилцах утас 7012 тэгтиг 80 7012 тэгтиг 60. Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар бэрх биш ээлтэй аян.